fever, 'cause you had too much fun with someone who now is gone. Шинжгүй бол Японы бас хамгийн хөл хөдлөхтэй бараг метроны буудлын нэгт бараг байгаа хаа. Маш олон орц гарцтай. Одоо бид гурав яг яаж гарахаа хаагаад яваад байна л да. With funky clothes that don't take care of you. Now you feel warm and cold and warm and cold, warm. Warm and cold and warm and cold, warm. Fever, you got fever. Been retired for taking care of that same one who now is gone and can't take care of you. Fever, I got fever too, of a different kind. It makes me want, it makes me crave to be with you most every second of the day. And I feel warm and cold. За Япон улсад өрн хавар цаг ирлээ. 3 сар айгүй хүйтэн байж байгаад яг энэ 7 хоногоос эхлээд дулаараад өнөөдөр бид гурав хагасаа өдөр Шинжикугёэн гэдэг газар ингээ ирээд Сакура модны дэргэд сууж цайлаад сууж байна. Тэгээ энэ бид гурав түрүү жил 2 жилийн өмнө дандаа нэг Уэнод үздэг гэж байгаа. Энэ жил өөр газар ирж үзээгээд тэгээ Шинжикуг байдаг энэ том цэцэрлэг төрөлн дээр ирээд тэгээ сууж ийн. Гой газар байт юм байна. Айгүй жуулчтай айгүй хэрдэм байна. Жуулчтаас гарна Япончууд шууртай айгүй байт юм байна. Тэгээ энэ цэцэрлэг төрөлн болохоор орохдоо нөгөө юутай байт юм байна. Төлбөртэй 5 нэг хүний 500 йены төлбөр төлөөд тэгээ орж ирд юм байна. За тэгээ Сакура цэцэг жилийн ихээр 3 сарын 21-нд цэцэглэн гэж яа нөө юу гарцсан байсан. Урдчлан ингээд цаг агаарын цаг уурын газраас мэдээлээд тэгээд ер нь бол бас яг бүтэн цэцэглээгүй байх шиг харагдаж байна. Гэтэ яг энд бол цэцэглсэн байна л да. Тэнд бол нэг мод цэцэглээг байна. Айгуу сая сүүлд айгуу хүтэрсэн болохоор жоохон цэцэглэлтэн жоохон удаашрсан гэж сонссон. Тэгээд та бүхэндээ гоё Сакура цэцэг хэрхэн цэцэглэдэггүй вэ гэдгийг ингээ гоё Сакура цэцгийг ойлгохноос гоё харуулъя. За тэгээд надтай Сакура цэцгийг харцгаая. Сайн ээ. Сайн ээ. За Сакура цэцэг гоё юм уу? Гоё. Энэ Сакура цэцгийн дуртай те? Аха. Сакура цэцэг ямар өнгөтэй вэ? Пинк өнгөтэй. Тэгээ бас цагаан өнгөтэй байдаг те? Аха. Ana handu yari. Өнөөдөр сайн уу? Өнөөдөр сайн.
За өнөөдөр бид гурав ийм шинжлэхүйд байрладаг гэрэл зургийн галерейд ирсэн байна. За тэгээ энд яг юу болж байгаа юм бол Монголын гэрэл зурагч Инжинашийн Японд дах гэрэл зургийн үзэсгэлэн болж байгаа. Тэгээ тэрийг үзэх гээд бид гурав ингээ хүрэлцэн ирсэн байна. За тэгээд бүгдээрээ орж үзцгээе. Та энэ Инжинаш гэдэг зурагчны хизээнээс өөр мэдчихэж байгаа бэ? Мэддэг болсон бэ? 10 хэдэн жилийн өмнө байсан. Яаж мэддэг болсон бэ? Ямар зургаар нь эсвэл яаж мэддэг болсноо хэлээд. Facebook дээрээс хаа. Тэр үед авчихсан зургийг хараад тэгээд гэдэг. Аха. Тэр үед дарсан гэрэл зургийг нь хараад таалагдаад тэгээд тэр үед дагаж ирсэн юм аа. За таны хамгийн дуртай зураг юу вэ? Энэ гэрэл зургийн үзэсгэлэндээс танд ингээ их таалагдж байгаа зураг аль? Тэр ханны баруун талаас дөрөв дэх зураг. Энэ зураг гэсэн үг. Тэгээд биш үү? Тэгээд тэр баруун талаас хоёрт Чингис хаан мөргөж байгаа. Тэгээд тэр хамгийн задлаг хамгийн гоё хамгийн таалагдж байгаа. Өнөөдөр ингээд Токиод, Япон улсын Токио хотод үзэсгэлэн гаргасан Инжинашийн үзэсгэлэн дээр ирсэн байна. Одоо энэ үзэсгэлэн хэд удаагийн үзэсгэлэн бэ? Мөн энэ үзэсгэлэн одоо ямар зорилгоор гаргасан бэ гэж асуултаар хэлье гэж бодож байна. Ер нь бол би яг гэрэл зургийн сургууль дугууланд явж эхлээд 21 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд нэг ч удаа би илаас үзэсгэлэн гаргаж байгаагүй. Ийм хамтарсан үзэсгэлэнгүүдэд бол оролцож ирсэн, тэндээ оролцож ирсэн. Тэгээд ийм боломж олдоод Токио хотын Олимписын OVM систем гэдэг миний анхны бидаас үзэсгэлэн гарч байна. Энэ болохоор миний ойлгож байгаагаар бол нөгөө өссөн хүн болгон бол үзэсгэлэн гаргадаг. Тэгээд нөгөө дараа жил гаргах үзэсгэлэнгийнхаа хуваарийг сонгон шалгаруулалтаар авт юм билээ. Тэгээд би өнгөрсөн жил аплай хийгээд явуулсан байсан. Тэгээд тэнцээд ийм гой цаг мөч анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байна. Тэгвэл шууд ихний үзэсгэлэн бие даасан үзэсгэлэн шууд Японоос гэлж байгаа юм шүү дээ. Тийм. Наран урах зүгээс гэж байгаа шүү дээ. Дараа чинь ер нь одоо тийм үзэсгэлэнгийн төлөвлөгөө гэж байгаа юм. Одоо өөр газарч яг одоохондоо бол ийм боломж байвал Монголдоо хийчмээр л байна. Тийм. Тэгээд Монгол бас нөгөө нэг өөрсдөө байгууллагад нөгөө нэг хуваарь айгүй эрт гаргачдсан байлээ. Тэгээ би ганц хоёр нөгөө галерей аюунуудаас асууж үзсэн. Ер нь л дүүрсэн л гэж хэлээ. Тэгээ Монголд ч юу болох нь мэдэхгүй юм. Тэгээд яавал Монгол үзэсгэлэнгээ бас гаргачмаар л байна. Энэ амар хэцүү асуулт гэж магадгүй л дээ. Одоо энэ мэдээж гаргасан зурагнууд бүгд өөр ингэсэн нэг юм цаанаа түүхтэй. Магадгүй ингээд дотортой зурагнууд байгаа шүү дээ. За энэ дундаас хамгийн гээд хэлэхэд хэцүү шүү дээ. Яг өнөөдөр жишээлбэл яг толгоонд орж ирж байгаа онцломоор зураг. Энэ зураг жишээ байж болж байна. Энэ болохоор манай нагцахгүй юу. Тэгээд би амьдралдаа хэдхэн удаа уулзч ирсэн юм хүнтэй. Тэгээд би зорж бүр 1000 хэдэн зуун километр яваад гов алтан бэгэргээд суманд очиод би нүгтэй уулзаад
Бид хоёрын сүүлийн уулзалт байсан. Тэгээд сайн харвал ингээд нүдэн харагддаг. Тэгээд юм байна тий. тийм. Харагдчих. Тэгээ ер нь бол би яг ингээд тэнд ингээд жиж байгаа хүүхдийн зураг тэгээд энэгээр дуусгасан. Тэгээд энэ хүн надад амар ингээд яг амьдралынхаа эцсийн мөчүүдэд ирсэн. Тэгээд өөрийн ээж аав, өөр хүүхдийн гэрэл зургийн цомгийн өмнө ингээд суугаад энд орох өөрийнхөө ээлжийг хүлээгээд байж байгаа юм шиг амар гонигтай санагдсан. Тийм. Тэгээд энэ зураг бас би дуртай. Энэ зураг бодолтой. тийм. Шинэ тий. Яг энийг авахд нөгөө энэ хүүхд хажууд нь өвөн суудсан. Нэлээд зайтай суудсан. Энэ хүүхд буугаар тоглоо байжсэн. Тэгээд би хажуугаар нь явахдаа өөрийгөө ингээд буудсан чи энэ хүүхд ингээд буу яриад өөрийгөө ингээд тийм үчт ингээд авч ирсэн. Тэгээд энэ болохоор монгол хүмүүс л юм сайн ойлгох бахтай. Энэ чинь нөгөө хилмигдүүлэлтийн дурсгал зориулсан хөшөө. Тэгээд яг энэ хөшөөний урд Монгол цаазын албан улс гэж бичсэн байдаг. Тэгээд нэг юм ёгт утгатай тийм зураг. Энэ зургуудаа дуртай. Ер нь бол би яг тийм за энд очиод тийм зураг авандаа гэж ер нь зорж очиж нэг авч байгаа юм байна. Тэгээд яг л нөгөө хов тавилан гэдэг шиг ингээл учирсан тий таарсан тийм хүмүүс байсан. Тэгээд монголчууд ч гэлтгүй ер нь нөгөө нэг юм хүний зураг авах чинь нөгөө зөвшөөрөл авах гэдэг чинь аяга нэгшдэг шүү дээ. Тэгээд тийм болохоор би ер нь камер руу харуулах гэдэг юм уу камер руу харчаасаа гэдэг тийм бодол аяга байдаг. Намайг хараад зураг авч байгааг ингээ мэдчихэж зүгээр зураг авах юм бол тэр хүн зөвшөөрч байна гэж ядаж ойлгож болно шүү дээ. Тийм учраас ер нь камер руу харуулах юм дуртай. Монгол улсынхаа одоо газрын зураг гэх юм. Тэнд бол эхлээд тэгээд тэнд хүүхд төрж байгаа гол цэгээс нь эхлээд ерөнхийдөө юм. Би нөгөө нэг энийг эхлээд нөгөө үрж үзсэн байхгүй юм байна. Тэг үрж ийсэн чинь нэг ингээ харсан чинь ингээ би эхлээд нэг юм хүний ингээ дуу хоолой шиг ч юм уу те тэр зураг ингээд оруулж байгаа шүү дээ. За энэ ингээ эхэлж ийшээ ороороо гэж байгаа юм шиг эхэлж байгаа эхний зурагаас ахуулаад ингээ дуу хоолой шиг ийм маягтай өрийг гэж үржсэн чинь гинт ингээ харсан чинь Монголын газрын зураг шиг хэлбэртэй дүү болцсон байсан баг. Тэгэхээр бүр Монголын газрын зураг шиг болгочихъя гэж бодоод тэгээд ингээд үрж эхэлсэн. Яг ингэж ярьж болох хэсгийг мэдэхгүй байна. Гэхдээ би бол энэ хэсгийг би соён би гэж бодож ирсэн. Тэгээд нэг соён чи ингээд дээшээ гал байдаг шүү дээ. Тэгэж бодоод энд юу гэдэг салютны юм зураг хийгээд тэгээд энэ хэсгийг би Монголын засгийн газар гэж төсөөлж хийсэн яг үндэ бол. Тэгээд монголчин цэвэр нөгөө уул уурхаагаас хамааралтай орон шүү дээ. Тэгээд энэ яг нөгөө уул уурхаа биш ч гэсэн үйлдэл нь жоохон ижилхэн газар доороос юм гаргаж ирээд тавьж байгаа гэдэг утгаараа тэгээд энэ өөрөө гэр оронгүй хүн биш байгаа байхгүй. Цагаан цамцлон цэвэрхэн мэвэрхэн тэгээд захын цэвэрхэн цамцлон юмстай тэгээд тэгээд Монголын засгийн газар ч гэх юм уу Монгол орон шиг юм шиг санагдаад те. Тэгээд энэний доор засгийн газрын ордон дотор энэ дотор бараг хамгийн жижиг зургууд юм байна те. Хамгийн муу ажиллаа яадаг хүмүүс бол гээд энэ зургийг сонгоод тэгээд энэний доор ингээд товчин задрах гэж байгаа юм амруугаа чигж байгаа хүн те. Монголын улс төрчид нэг тийм шүү дээ. Идэж хандгуу гэдэг шиг те. Тэгээд энд бараг хотыг өдөрч байж болч мэдхээр ч юм уу те зүгээр энэ бол амар баячуудын нэлээд авт байсан л байна. Юу гэсэн тэгээд эндээс ингээд хот харагдж байгаа ингээд баян ядуугийн алгаач гэдэг юм уу ийм зүйлийг бодож нэг хийсэн. Тэгээд энэ болохоор яг нөгөө ханхад авсан яг хил дээр авсан зураг. Тэгээд энэс цаашаа Орсын хэл юм хашаанаас цаашаа Орсын хэл байгаа. Тэгээд энийг хөвсгөл гэж төсөөлөөд тэгээд энийг говь гээд энэ угаас говьд авсан. Энэ болохоор дунд говьд амьдардаг дүүтэйгээ хоёулахна сумын төв дээр амьдардаг хоёр хүүхэд байхгүй. Ээж аав нь хөдөө гэртээ амьдардаг. Энэ дүүгээ хараад сургуультаа явдаг. Тийм яг сургуультаа явж байгаа үед нь авсан. Зураг байна. Говь гэж бодож игээд энэ хинтий гэж бодоод уус хинтий дээр нь хинтийг тавиад энэ зургийг тавиад энэ юу нэг хинтий чинь ногоон шүү дээ. Тэгээд Улаанбаатар дээр энэ зураг таараад би энийг бол тааруулъя гэж бодоогүй яг ингээд таарсан байсан тийм. Тэгээд ихтэй Монгол оронд ингээд олон асуудал бэрхшээл ч нөө юм байдаг ч гэсэн бид нэр монгол хүн болж төрсөндөө ч юм уу жаргалтай байна гэдэг ч юм уу те гэдэг утгаараа энэ зургийг хамгийн том юугаар сонгосон. Тэгээ магадгүй шинэ эхлэлч гэдэг юм уу те.
гэдэг утгаар энэ зургийг сонгоод хийсэн. Энэ ерөнхийдөө зурган дээр яг төвлөрөөгүй зүгээр жоохон мэдээллийн маягтай. Ер нь нэг ингээд ийм үзэсгэлэнгүүд чинь ингээд хурдан үзээ дуусчихдээ шүү дээ. Иймэрхүү үзэсгэлэнг тав гэдэг. Тэгээд хурдан үзээ дуусчдаг болохоор нэг юм сонирхолтой юм хана хийчихье гэж бодоод энэ хана юм хийсэн. Тэгээд би энэ яг 4 хэсгээс ер нь бүрдэж байгаа юм. Тэгээ энийг болохоор залуу хот гэж нэрлсэн. Ер нь ихвчлэн залуучуудын зураг байгаа. Тэгээд ерөнхийдөө ихвчлэн хотод Улаанбаатар хотод авсан зургууд байгаа. Тэгээд энэ хан болохоор 50 хөдөө гэдэг нэртэй ч явахтай. Миний юу байгаа өдөөний амьдралыг зургууд. Тэгээд хөрөг гэдэг. Энэ хэсэгт бол миний дуртай зургууд гэдэг. Өөрийнхөө дуртай гэсэн зургуудаа энэ сонгож хийсэн. Одоо энэ ном гаргасан байгаа шүү дээ. Тийм. Энэ ном Монголд худалдаад одоо авах хүсэж байгаа юм бол яаж авах вэ? Яаж Монгол очоод номын нөгөө талбайд оруулдаг номын баяр гэж. Тэн дээр зарыг л гэж бодож чинь. Гэхдээ одоохондоо нөгөө Монгол руу явуулж амжаагүй л байна. Тэгэхээр хэвлэлт бол энд бүх юм энд явцсан байгаа юм шүү дээ. Тийм, бүх юм энд явсан. Тэгээд миний номны зургуудыг бол Кан Мемора гэдэг яг номон дээр дагнасан куратор ажилласан, дизайн хийгээ зураг сонголтын дээр бүгдэн дээр нь Япон хүн ажилласан. Тэгээд хэвлэлийн мастер одоо принтинг директорээр нь бас Япон хүн ажилласан тийм. Дандаа л Япончууд л ажилласан даа тийм. Яг мэргэжлийн хүмүүстэй. Яг мэргэжлийн хүмүүс нь ажилласан тийм. Тийм. Номон дээр бол 2008-аас 2023 оны хооронд авсан зургууд байгаа тийм. 15 жилийн. Гэхдээ би нөгөө нэг яг 15 жил 20 жил тасралтгүй бол зураг аваагүй тийм. Ер нь 2015 оноос хойш яг тасралтгүй зураг авч байгаа. Шинээр одоо зураг дарах гэж байгаа ч юм тийм хүмүүст ер нь зөвлөгөө интернэшнл зүгээс зөвлөгөө. Тэгээд залуу гэрэл зурагчдад зураг авч байгаа хүмүүст зөвлөгөө гэхээр одоо нэрэл аваад айлч гэмээр жимшиг те. Тэгээ яг энд чинь нөгөө нэг тийм тогтсон нууц ч гэх юм уу тийм зүйл байхгүй шүү дээ. Тийм ийм гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм тэгэхээр хэлэхэд жоохон хэцүү юм байна. Хэцүү асуулт. Тийм хэцүү асуулт ч гэж санагдаж Дараа чинь бол төлөвлөгөө юу? Япончууд Монголд ирэл ингээд зураг аваад идэж шүү дээ. Тийм. Монгол хүн Японд ирж нэг зураг аваад ингэдэггүй бах те. Тэгэхээр Японд бас гадаад хүн ирээд зураг аваад юм хийвэл бас сонирхолтой арай өөр үзгээс гарч магадгүй гэж бодож байна. Тэгээд яг дараа ирэхдээ яг бүр хэрвээ дараа ирвэл за бүр яг зураг авъя гэж бүр ингэж тийм сэтгэл зүйн бэлтгэлтэйгээр ирье гэж бодож байгаа. Тэгээд яг зургийн дарчаа тий. Монгол хүний нүдээр Японыг нэг харчаад. Тийм. Баярлалаа.